Сайн байцгаана уу? Эрхэм мөндөд үзэгчдээ. Монголын нэг өдөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Ингээд тайзнаа Монголын нэг өдөр нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Цэнгэл. Монголын нэг өдөр Монгол тэмүүлэл Монгол бахархлыг бадраана. Ингээд хөтлөгч, жүжигчин Чапи. Баярлалаа эрхэм үзэгчдээ. Ням гараг болгоны 11 цаг 10 минутаас үзэгч та бүхэндээ өргөн барьдаг Монголын нэг өдөр амралтын хөтөлбөр инхүү эхлэж байна. Та бүхэндээ энэ өдрийн түмэн амгалан айлтгая. Тэгэхээр өнөөдөр Монголын нэг өдөр нэвтрүүлгээр бас нэгэн сонирхолтой туршилтыг яг одоо энд хийх гэж байна. Яг газар дээр нь үү? Яг газар дээр нь хийх гэж байна. Тэр ямар очтой юм болоо. За тэр туршилтыг хийх хүмүүсийг би бас танилцуулсан зүг баха гэж бодож байна. Ангаа ухааны их сургуулийн багш доктор Нинзаадрын Даваас сүрэн, экологч доктор Төмөрч өдрийн байгалмаа, Монголын эрдэс тус технологи хөгжлийн компани захирал Чулуун сайхны чулуусах нарыг тайзнаа урьж Та байна. бүхнийг тайзнаа хүртгэлтэйгээр урьж. За сайн байна уу та? За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их Сайн байна уу? Чанбан Эрдэнэ гэж нэрлэдэг усны тухай өнөөдөр Монголын нэг өдөр нэвтрүүлэг маань бол ярилцгаолно. Тэгэхээр хүмүүс олвол ярилцдаг штеп. Бид нар муу ус хэрэглээд байна. Эсвэл одоо усыг ингэж сайжруулад байна. Усыг бол ингэж сайжруулж шүүж хэрэглэх ёстой ч юм а гэдэг юм уу. Ийм олон талаар бол усны тухай ярьдаг. Тэгэхээр ер нь бол яг өнөөдөр Улаанбаатарчууд, монголчууд бид нар ямар ус хэрэглээд байгаа юм бэ? Энэ талаар та ихлээр яриагаа эхлэх зүйтэй байна. Усны тухай ойлголт бол маш өргөн ойлголт л доо. Өнөөдрийн хувьд бол бид нэр унтны усны тухай жоохон хөндөж ярих гэж бодож байгаа. Унтны ус усандаа яг Монгол улсын унтны усны стандартын тухай. Өшөө унтны усанд орсон байдаг, стандартад орсон байдаг эрдсүүдийн хэмжээний тухай бид нар ярих хэрэгтэй юм. Тэгэхээр сая хөтлөгч маань хэллээ л дээ. Цэвэршүүлсэн ус байж болж байна. За бас сайжруулсан ус байж болж байна. Эсвэл унтны ус маш муу байна гэдэг асуудал ингээ яригадаад байна л да. За гэтэл сүүлийн үед бол Монгол улсад унтны усны асуудал бүр аимшигтай түвшинд хүрсэн үү гэвэл тийм биш. Гэхдээ л хүний эрүүл байх үндсэн гол одоо зүйлс хүчин зүйлсийн нэг бол зайлшгүй ус байдаг. Яага ус гэж байгаа юм гэхээр зэрэг хүн ерөөсөө ихийн хөвлөд байхаас ахгуулаад ус орж штэ. Тэгэхээр бид бүгдийн бие махбод бол ерөөсөө эрүүл байх үндэс бол биеийн 70% нь ус байдаг учраас ерөөсөө эрүүл байх номер 1 үндэс бол ус байдаг. Тэгэхээр ямар ус уух хэрэгтэй юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэх юм бол бүр нарийнаар нь ингээ ойлгохоор энэ бол шинжлэх ухаанжуулаад их хүнд шинжлэх ухааны хэллэгээр ард түмэнд хэлмээргүй байгаа юм л да. За би юу гэж ярьдгүү гэхээр зэрэг ард түмэнд юу гэж хэлдэг гэхээр хүн ихийн хөвлөд ерөөсөө ийм 2 хон бэлгээс бүрдээд олон эст хүн бодлоо ихийн хөвлөд 9 сар усаа орчинд очдөг. Тэр ус ямар шин чанартай ус байх хэвтэй. Тэр чинь зүгээр нэг нэрмэл ус биш. Зүгээр нэг голын ус биш. Тэр тодорхой хэмжээний амьд организм бүрэлдэн тогтох боломжтой ус байгаа, найрлагатай. Амьд хүн бий болох шиг тэр дотор. Тэгэхээр тэнд юу байх хэвтэй байх нь вэ? Эрдэс баялаг байх хэвтэй байна. Хүчил дөрөвч байх хэвтэй байх нь. Амьд организм цаашаа өөхгүйгээр үржих өсөх боломжтой. Тийм нөхцөлтэй эрүүл, шүлтлэг, эрдэстэй амьд ус байх. Тэгэхээр бид нар ихийн хөвлөд тийм усанд бүрэлдээд 9 сар болоо хүн болоод төрсөн юм чинь бидний уух ёстой ус ямар ус байх нь? Яг саяны тэр амьд, эрдэстэй, шүлтлэг тийм шин тэжээлтэй ус байх ёстой. Усод ус гэж ууж болохгүй. Миний хүүхдүүд одоо хуучин цагт бол цаг цагаан цагаан бодоо хямдхан байхад карантинаас ус гоож уулгаад их сайхан хүүтэн ус гардаг байлаа л да. Тэгсэн мөртлөө бид нар өөрсдөө анзаардгүй мөртлөө шууд онгоолгоод уухаар эхлээ шар ногоо юм гоожж байгаа дараас нь цэвэрч гарч ирдэг. Энэ биш байна, тийм үү? Биш. Тэгэхээр бид нар ерөөсөө л энгийн ойлголт би бүр боддог. Одоо энэ ийм сайхан залуучууд Монголын ирээдүй зэрэгт болоо сууж байгаад их баяртай байна би багш хүний хувьд. Тэгэхээр ерөөсөө өнөөдөр хүүхдүүд маань сайхан боловсралтай тоо боддог, толгойгоо сэргээдэг, бүжгэлдэг, сакс тоглодог байж болно. За тэр бомтон байж болно. Ганцхан эрүүл байх л бидний гол хөрөнгө. Гол хөрөнгө. Тэгвэл бид нар яах ёстой юм? Одоо сүүлийн үед зарагдаад байгаа газтай ундаа уух ёстой юм уу? Энэ тухай бид нар бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр яах ёстой юм гэхээр бүх эрэгтэн системийн маань 70-аас 90% ус үйчдэг. Зөвхөн цус гэдэг шингэн биег ингээд битүү тасралтгүй эргэж байгаа улаан шингэн бол цус
гэдэг үгийг та нар ингээд цус гэд хэдэн үсгнээс бүрж яах нүгтэй те? 3 үсгээс бүрж байна багшаа. Урдлын цай үсгийг авахаар ямар үг болж байна? Ус гэж байна багшаа. Тэгэхээр бидний энэ биеийг эргэн тойрон эргэж байгаа цусны маань 90% нь юу ах нь? Ус. Ус байна. Тэгэхээр тэр ус маань яах вэ гэхээр зэрэг ерөөсөө ихийн хөвлөд байж байгаа тэр усны шин чанартай төстэй эрдэстэй амин дэмтэй шүлтлэг амьд ус байх нь. Тэгэхээр бидний унтны ус бол тийм л ус байх нь гэж байна. Тэр одоо тэр шүлтлэг амьд усыг чухам хаанаас гаргаж авах юм бэ? Та өөрөө өнөөдөр яг одоо өөрийнхөө унданд юм уу те яг хэрглэж чадчихээн үү тэр усыг? Бид нар ер нь яаж тэр усыг Монголын иргэдэд энэ хэрэглэх бүхэн ёстой ус болчиход байна? хүрэлцээтэй байна уу? Яг Монголын ард түмэн хэрглэж гэнэ үү, та хэрглэж гэнэ үү гэдэг асуултыг бүр надаас 50-аас л гээд би бодож ирсэн. Та хэрглэж чадж байгааг үл би хэрглэж чадж байгаа. За. Гэтэл яг Монгол улсад хаасайгүй энэ байж гэнэ үү гэх юм бол зүгээр карантинаас нь бол гойчихгүй байгаа. Зүгээр газрын гадаргад дээр урсахгүй байгаа. Зүгээр бүний уснаас гарч ирэхгүй байгаа. Тэгэхээр зэрэг яаж вэ гэхээр зэрэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан ундны усны стандарт гэж байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо бид нар чинь тийм их Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад эрхээ хамгаалуулсан тийм эрхтэй улсуудаа энэ нийт хүн дэлхийд ирэх хүн чинь ойлгож гин удаагүй юу та юм. Тэнгүүд ундны усны тэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ундны усны стандартын жишгийн дагуу Монгол улсын ундны усны стандарт гэж байдаг. За. Энийг хүмүүс мэдгүй шүү. Та нар мэдгүй. Мэдгүй. Стандарт гэдэг юмыг одоо чи ийм л ус, ийм эрдэс баялагтай усыг л одоо ууж хэрглэж ээж хүн болох ёстой юм а гэх. Тэгээ хамгийн сайн яагаад тэр стандартыг улс өөрөө тогтоож өгчөөд яагаад иргэдэд тэр стандартын усыг өгөхгүй байгаа юм бол? Маш сайн. Энийг би бүр гайхдаг. Яагаад энийг ус сувгийн удирдах газар гаргачаад. Эрүүл мэндийн яам, байгаль орчны яам бүгдөө баталчаад мэрэгжлийн хяналт хянчаад яагаад манай ард иргэд мэдэхгүй байна. Харин. За уучлаарай бүр ингээд өөр янз бүрийн юмны градус хэмжээг бол манайхаа айгуу сайн мэдэн штэ шинэ юмнууд тийм. Ундны усны стандарт мэдэхгүй байгаа нь гайхалтай. Тэгээд би ундны усны стандартыг тохирохуйц хэмжээний усыг бид нэр уух юм бол эрүүл байна гэдгийг л хэлж өгөх гээд байгаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань зорилго нь ус хүний биед одоо ямар байдлаар нөлөөлдөг юм бэ те? Яаж усыг хэрэглэх ёстой юм бэ гэдгийг жирийн одоо үзэгчдэд илүү тийм энгийн үг хэллэгээр одоо тайлбарлаж авах нь одоо бидний зорилго юм аа. Монгол улсын одоо эдийн засгийн төвшин бол гэж ярих юм бол хүн ойлгохгүй. Ер нь иргэдээ та нар ийм ус уучгаач. Тийм учраас одоо бүгдээрээ нөгөө усныхаа туршилтыг хийв. За үзэгчдээ Монголын нэг өдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Одоо энд бол маш сонирхолтой туршилт явагдах гэж байна. Энэ туршилт яг ямар туршилт вэ? За энэ бол ерөөхдөө усны молекул шин чанар, усны итвэх шин чанар тийм ээ. Биоорганизмд одоо хэрхэн одоо сайн чанартай ус хурдан шингэний одоо нөхдөхийн. За энэ урмлын тос байгаа юм. Устдаас хоёр одоо холилдохыг монголчууд анх удаа одоо харгаж байна. Гэр эзэстээр үзэж байгаа бах. Тэгээ та нөхөртөө хоолоо шөлтөөд аяглаад өгөхөд тос нь хаанаа хөвж ийн гэдгийг маш сайн ажиглаарай тийм ээ. Тэгэхээр өнөөдөр та бүхэн амьдралдаа харж байгаагүй нэг юм сонирхолтой туршилт үзэх гээд байна. За мөн гэртээ одоо дагаад бас туршаад үзэж болно. Айлын өрхийн дэргэнд төрүүлж хоолой нэгдэ тостой нэгдэг гэдэг яриад тосоо уучих үү те бос. За ингээд 3 аягаанд усаа хийлээ тийм ээ. За ерөнхийдөө янз бүрийн төрөл бүрийн хувцар савтаа ус, карантинус янз бүрийн уснуудыг хэрэглэж болно. За ингээд уснуудаасаа хийлээ. Дүүртэл хийх нэ тий. За. Өөр уснууд уу? Өөр уснууд. Ерөнхийдөө энэ дэлхийд дээр байгаа бүхэл уснуудыг одоо иймэрхүү туршлагаар хийж болно. Тэгэхээр энэ дэлхийд дээр байгаа усны шинжилгээ ухааны салбарт энэ бол одоо Осмог брэнд дэвшлиг авчирсныг одоо харуулах гэдэг ялгааг тийм ээ. За энэ нөгөө өөр ус чинь. За энэ одоо Осмог брэндийн ус одоо бий болж байгаа. Энэ дотор Осмог брэндийн усыг бий болж савх байгаа гэсэн үг тийм ээ. За ийм аяга байна. За мөн дээрээс нь одоо энэ нэг фильтр энэ дурсанд ашиглах гэдэг. Манай тэр дээд зэрэглэлийн битрийг 40 дахин жижиг болгоцсон ийм фильтр байна. За энэ дотор байгаа эрдэс минерал энэ дотор байгаа гэсэн үг тийм ээ. За тэгэхээр одоо энэ усаа эрдэсчүүлээд итвэх шин чанарыг нэмэгдүүлээд тийм ээ. Жирийн усыг одоо ийм шүүлтүрэн дотор хийчихэж байна гэсэн үг үү тийм. Энийг шүүлтүр гэж ярьж болохгүй. Юу юм? Шүүгч бол ерөөсөө биш. Энэ эрдэсчүүлэгч, чанаржуулагч тийм. Ерөөсөө дэлхийн нийтээр ус шүүгчийг одоо хоригдж байна. Усыг шүүж болохгүй. Тий. За ингээд үзье тийм ээ. За утгасан. За бэлгүүнээ бол одоо энийг уулаа. Ходоодонд орлоо. Яана. За чайпи өтгч маань энийг уулаа. Тийм ээ. Цэнгэл одоо царайлгаараа. За цэнгэл Царайлгаараа. маань бол одоо тий. Усаа жоохон чанаржуулаад ингээд уулаа.
тийм ээ. За энэ гурав дээр ингээд ерөнхийдөө ялгаа харагдаж байна хүмүүсээ. Нөгөө чинь нөгөө тосноо чинь дандаа дээдэлтэй хөвөө гараад ирсэн юм шүү дээ. Миний ус гэсэн чинь яг гоё холигдсон бах юм. Тэг нэг холигдсон. Нөгөө хоёр нь олонгууд хараа ийм жижигхэн нэг ширхэгтэй юм шиг болоод энэ ч одоо хайшаа ч юм тэгээ тосон дээрээ гарчаад байгаа юм. Тосон одоо нягтаараа хүн дээрээ гэсэн үг тий. Хөнгө учраас усныхаа дээр байлждаг. А хэрвээ хоол одоо иж байгаа бол тостой хоол идлээ гэж бодъё л да. А тэгэх юм бол ходоодонд ороод ходоодонд байгаа усны одоо ус агуулсан шингэнтэйг бас холилдохгүй байх нь шүү дээ. Тийм учраас хоол шингэх юм уу боловсроход тостой хоол боловсроход асуудал үүснэ тийм үү. Тэгвэл одоо энэ 3 дахь туршилт байна. А тэр эрдэсшүүлсэн ус хийлээ тийм үү. Холилдчихж байгаа харагдаж байна тийм үү. Тэгээ энэ үгээр ус тосны молекултай холилдж чадж байна. Харилцан уусалт бас тодорхой хэмжээгээр үүсэж сусвен зүй болонгор үүсгэж байна гэсэн. А нөгөө хоёр жилээс яахчгүй байгаа шүү дээ. Ийм учраас энэ бол тосны одоо шингэцгийг бас яах нь вэ? Сайн болгох, цаашаа задралыг бол хурдсан болгож өгч бол ийм үр дүн харагдаж байна. За. Энийг одоо ууч бодвол сайн ус юм чинь. Сайн нэг ингэдэж штэ. Энэ бол одоо багшаараа ингээд та сайн хэллээ. Энэ бол төмрөө чи хэллээ штэ. Энэ шүүлтүр биш юм а гэж. Тий. Шүүлтүр гэхээр манайхан нөгөө ус цэвэршүүлнэ гэхээр карантинд навж шууд углаад авч залгачуд боллоо гэд хамаг эрдцийг авчдаг юм байна. Тий. Би тэгж ойлгож болох уу? Тэгж. Энэ бол чи энд ингээд усаа хийгээд чиний биед хэрэгтэй эрдэс баялагийг одоо хүн тэжээлтэй бүхэл элементийг бий болгоод өгөө. Чи гоё яваадхаа чапи чи хэдий 70 хүрж байгаа ч гэсэн чи 80 та юм шиг харагддаг. Юу гэлээ? Юу 80 та юм шиг харагддаг. 80 та ч. 70 та юм шиг харагддаг. 70 та юм шиг харагддаг. Энэ дээр юу гэхээр яагаад холилдог болох ч вэ гэхээр тосны молекулыг одоо задлаад уустдаг байдалд одоо шилжүүлж чадчихна гэсэн үг. Энэ юу гэхээр саяын тэр эрсжүүлэх хэрэгсэлд байна гэж ойлгож байна. За энгийнээр ойлголоо гэж бодоход одоо юу гэх юм? Яг одоо энэ эрсжүүлэх одоо энэ юуг бодисыг одоо аппаратыг болоод хэрэглээд тэр усаар ингээ хоол хийлээ гэж бодоход за нөгөө хоолоо иддэг жирийн усаар хийсэн хоол жирийн одоо усаар хийсэн хоол маань бол нөгөө ходоод тосон тунаад ч юм уу тийм 20 минутын доошо гүйлгэлттэй л явна шүү дээ. Тэрдэг болол Тэгэхээр тэр дэлсэн дээр гарч байгаа 3 юм бол харагдана. За. Нэгт бол одоо хүнд 3 янзын таргалт байна тийм ээ. Тэрийн цэлүүд өөхөн давхрах. Энийг бол одоо нарийн шигтэй ус хайлуулна гэж байгаа. За энэний эсрэгээ энийг задлана тийм ээ. Дараагийн зурган дээр бол одоо энэ 5 цул хэрэгтэй өөхлөөд байна. Энэ болгон байхгүй болно. За холстрын ингээд дараагийн шатны өөгшөлт, холстрын өөх тосны юм. Энэ өвчтөний зовиорууд ерөөхдөө багасгах, тийм ээ. Тэгээд докторын маань хэлж байгаагаар тэр одоо турах процесс эдрийг бол сайн нэмэгдүүлэх юм шүү дээ. Тосыг задлаад байгаа учраас, тийм ээ. Тэгээд юмд хурдтай шингэж байгаа учраас бие эрдэнэ систем шаардлагатай усаа хангаад авчна гэсэн үг. За дараагийн туршилт. Дараагийн туршилтанд оръё. За дараагийн туршилт маань бол одоо хүчил шүлтийн туршилт гэж байгаа юм. Хүчил шүүлт гэж яг юу юм? Хүний биед яг ямар байдлаар хэрэгтэй байдаг юм? Тий. Хүний бие махбодод байгаа энэ биологийн шингэнүүд гэж байна шүү дээ. Ходоодны шүүсгэж, шүлэсгэж, тийм ээ. Шээсгэж. Энэ болгон бол тодорхой орчинтой байдаг. Хүчлэг гэхээр тэнд А шион байна гэх устөрчин ионыг мэднэ тий. Устөрчин ион байна гэсэн. Шүлтлэг гэхээр О шион байна гэсэн. Бид нар бас ингэж ярьдаг шүү дээ. Амьд ус гэж ярьдаг, өгсөн ус гэж ярьдаг тийм ээ. Амьд ус гэдэг юм хөтер нөгөө шүлтлэг ОH-тай усыг хэлээд байгаа. Өгсөн ус гэдэг нь хүчлэг. Хүчлэг гэхээр А шионыг агуулсан, устөрчин ионыг агуулсан гэсэн үг. Ийм л ойлголт байгаа. Хэрвээ энэ хоёр бие махбодод тодорхой эрхтний систем юм уу шингэнд тодорхой тэнцвэрт байдал байх хэрэгтэй. Ялангуяа хүчлэг байвал одоо элдв эмгээг үүсэх шалтгаан нөхцөл нь бүрэлдэдэг. Тийм учраас арай нэг шүлтлэг талдаа байвал бие организмд явагдах процесс хэвэн явагдана л гэж ойлгоно. Хүчин шүлтийг харуулсан зураг байна л да. Тэгэхээр ингээд би ингээд 3 стаканда ус хий тийм ээ. Янз бүрийн уснуудаасийнэ. Карантинаас авсан ч байгаа. Хийсэн ч болох юм шүү дээ. Карантинаас авсан ч байгаа. Карантинаас авсан ч байна тийм ээ. За одоо нөгөө аппаратаар орсон. Энийг ингээд эрдцчүүлээд хийгээд хийж байна. Одоо энд одоо ямар байцсан юу байхгүй нэг мэдэх боломж байхгүй. Тэгэхээр энэ дээр ба штэ энэ pH индикатор гэдэг ийм индикатор байж байгаа юм. За энэ хүчин шүлтийг таньдаг индикатор, химийн индикатор тийм ээ. Одоогийн ангаах бол ашигт илрүүлэгч. За ингээд дусаанаа. За. Одоо зив юм уу? Цэнхэр өнгөтэй олчлаа нөгөө. За ингээд тусаагаад үзэхээр тэр хойтлын үснэгдийг сайн харахаар яаж байна? Цэнхэр нь бол шүлтлэг шин чанартай, шар нь бол хүчлэг шин чанартай. За багшийн ярьдгаар бол одоо энэ хүчлэг орчин, шар байгаа орчинд бол ням бактери өвчин юм бий болно гэдэг шүү дээ.
Ходоодны хүчил гэхээр ходоодны шар хеликобактер үржээл тийм ээ. За одоо энэ шүтлэг орчинд бол өвчин эмгэг бол ням бактериуд үржихгүй байх нь л. Энэ хүчлэг байсан орчин шүтлэг болгож байна тийм ээ. За энэ дээр бас нэг юм дуршилт ингээд үзүүлэхэд одоо манай энэ иргэн бүрийн эрүүл мэндийн аяга байна. За энэ хүчлэг усан дээр энэ аягандаа уснаас хийгээд үзье. Ийм сайхан эрүүл болж шít. Хөтлөг болоод одоо өвчин тус орчин байхгүй болж байна гэсэн. За энэ дээр одоо бас хөтлөгчдийг урнаа. За шууд дуучих уу? Хөтлөгчдөг. За чапи ахыг бас хөтлөгч чапи. За чапи ахыг нэг үлээч. Тийм ээ. Үлээнэ. За одоо таны ходоодны хүчлийг чинь шалгах юм шүү. Нэлээ удаан үлээн амьсгаагаа дуустал үлээн гэсэн. Удаахан нэг жиг дээр удаан үлээгээл. Үлээгээл удаа нэг жиг дээр. Тэгээд амьсгаагаа удаарай. Нэгэн жигдээ удаа үлээ. Унчих үедээ. Шинэ чи өнгө нь өөрчлөгдөж байгаа юм шүү. Нийгэм үзүүлэлтэд хөтлөгч чапи. Нөгөө цэнхэр байсан усчин. Одоо болио. Ногоон болчихлоо шүү дээ. Ногоон болчихоо. Шар болж байна. Ногоон шар өнгөтэй тийм ээ. За энэ ч авчгаа цагаан дээр 50. Хүчлэг Таны талдаа. одоо ч хүчлэг байгаа юм шүү. За чапи ийм хүчлэг байна да. Одоо тийм. Тийм ээ. Дэлхийн нийтээр одоо хүн төрөлхтний хоол хүнсний 80-аас юу хүчлэг байхгүй юу? За. Тэр одоо энэ сууж байгаа хүүхдүүд маань эрүүл бие организмтай байлаа. Буруу зохистой хоол хүнд хэрэглэх юм бол Спрайт дуу чадна үстэй. Спрайт дуртай үстэй. ганц спрайт кол одоо биш. Ерөнхийдөө бүх хоол хүнсүүд 80-аас 90% нь хүчлэг байна. Хийж үсэн. Тий. Тэр ийм гоо хүчлэг болгож шít. За гуравт одоо Монгол улс тулгамдаад байгаа энэ юу байна? Агарын бохирдол дээр би нэг ганцхан сорох тамхины утаагаар нэг дуршд үзүүлчихье. За. Манайх галын байцаагчтай да. За одоо яах вэ? Одоо тэгж өглөх юм уу? За. Оо ёо. Бомбтай За ицлаа. хүүхдүүдээ. Яа, за хараарай. Эрүүл үүсэн бие организм тийм ээ. Одоо энэ машины утаа, уурын зуухны утаа, тамхины утаа. Тий. Одоо энэ заалан ч гэсэн асар их хүн байна гэдэг чи асар их одоо нөгөө нүүрс хүчлийг ялруулж байдаг лөө. Тийм ээ? Тий. За ингээд хардаа нөгөө эрүүл үүсэн бие организм ийм болж шít. Ямар орчинтой болчихоо? Шаргал хүчлэлэг орчинд болчихлоо гэсэн үг тий. За энгийн ус одоо ингээд уушиг өвдлөө. Уушиг хордлоо. Уушигийг ба шүү дээ. Уушиг өөрөөрөө эрүүлжүүлж яадаг. Тэгэхээр уушиг нь чанартай сайн ус очих юм бол уушиг өөрийгөө эмчилнэ гэсэн үг. Тэгэхээр энгийн ус уугаад үзье. Таны уушиг яг хэвэндээ байгаад байна шүү дээ. Тийм ээ? Эрүүлчихгүй, саруулчихгүй. За тэгэхээр За одоо тэгэхээр энэ усыг уугаад үзье, тийм ээ? Эрсчүүлээд. цэгэр. Ингээ сайхан уушчин. Өвчин тус орчин чинь байхгүй болж байна. Зүрхтэй болно гэсэн үг шүү дээ. За үжишэл дууссан. Гэхдээ ямар гой дурстай. Тайлбарлая. Энэ яг хүчлэг шүлтлэг орчин бий болоод байна тий. Тэгэхээр энэ гол нь юу ихтэй зорилго юу ойлгох гэж байгаа вэ? Тэр эрсчүүлэгч материалыг л одоо ямар үйлчлэг үзүүлдэг юм бэ гэдгийг л харуулж байна. Усанд хэрвээ байвал ийм үйлчлэг үзүүлэх юм байна тий. Хүчлэг орчин байвал шүлтлэг талд нь болгож өгөх юм байна. Шүлтлэг талдаа болохтой зөв бие организмд явагдах амьдралын процессыг яах нь хэвэн явагдах юм байна гэсэн ойлголтыг авах юм. Энийг ингээд худалдаж авахын тулд очингуудаа хүмүүс мэдэхгүй штэ. Итгэл үнэмшил гэдэг юм манад одоо ямар цэгтэй хүрсэн байгаа вэ тийм үү? Тэгэхэд ингээд энийг одоо би хэрэглэе гэд ингээд очихоор нөгөө доктороос зөвлөгөөгөө аваад эмчээсээ одоо асуугаа тийм ээ. Энэ ер нь одоо ийм чанартай юм шүү. Ингээд тайлбарлуулад аваад энэ сольж холдог юм нь нөгөө хаалга тогтдгоос юугээрээ онцлогтой, юугээрээ давуу юм бэ гэдгийг бол манай үзэгч олон мэдчихэж штэ одоо л ойлгож эхэлж штэ. За яг үнэ. Яг энэ байдал дээр бид нар улсын хэмжээнд цогц арга хэмжээ явуулах гэдэг. Тэгэхээр манай технологийн давуу тал нь яг давсанд йодыг хийж хүнсний том нээлт болсон шиг цайрыг усанд хийж өгснөөрөө хүнсний том нээлт дэлхий дээр бий болчиход байгаа юм. Энийг л одоо Монголд нэвтрүүлэхийн тулд эрүүл мэндийн яамтай төр засгтайгаа хамтраад тийм ээ нэг цэцэрлэг дээр нэг анги нэг цэцэрлэгийг тэр чигээр нэг жил одоо усаар яг өөрсдөө усаар хангаад тэр цэцэрлэгийн хүүхдүүд дундаж өвчлөлт ямар вэ? Өндөр нь ямар вэ? Ингэж жишээ гаргаад ингээд цаашдаа одоо хүн амын нийтийн хэрэглээ болохоор зорж байгаа. Яг үүнтэй ялгаагүй уснуудаа яг манай офс дээр авчираад шинжлүүлээд мэрэгжлийн зөвлөгөө авч болно. Тий. Тэгээд өөртөө мэдлэгтэй болж болно. Монгол хүний усны талаарх мэдлэг Япон одоо улсын 6 настай хүүхдийн мэдлэгтэй тэнцүү байгаа байхгүй юу? Балар. Тий.
Тэр энэ бол ерөөсөө Би тодорхой яриаггүй шүү дээ. шинжлэх ухааны үндсэлтээр одоо бүтээгдсэн тий шинжлэх ухааны яг үндсэлтэйгээр бид нарт өнөөдөр ингээд нотлоод харуулж чинь гэдэг өөрөө бас их гайхамшигтай Сая санагдаж бол байна. нөхөр гоё төвчлээ байлаа. Маш ойлгомжтой биднэрт ойлголоо тий. Маш их баярлаа. Манай Монгол улсын унтны усны стандарт. МНС 900/2005 гэсэн стандарт байна. Шугамын усан дах цайрын агуулмжийг тодорхойлохоо зэрэгцээ Монгол улсын унтны усны стандартыг жишиж гаргасан үзүүлэлт байгаа. Бид нар ямар хэмжээний ус уух вэ гэхээр зэрэг одоо хажуу талд нь химийн элементүүд гарцсан байна. Одоо тийм энэ харагдаж байна тийм ээ? Наадах чи. Наад элементүүд чинь хажуу талд нь одоо тод хараар бичсэн тоонууд байна. Тэгэхээр элементүүд ийм хэмжээгээр бидний унтны усанд байх ёстой гэдэг ингээд заагаад өгсөн байгаа. Стандарт. За хажуу талд нь бид нар одоо геокологийн хүрээлэнгийн доктор, эмэгтэй докторын судалгаагаар гаргасан сувгийн ус одоо яг бидний ууж байгаа сувгийн усыг энэ хажуу талд нь шинжилээд гаргацсан байна. Мендевийн үйлдэх системээр бараг шахуу. Биш үү? Тэгэхээр энэ нь штэ хараа. Одоо тий хараа бидний ууж байгаа энэ хоёр дахь игнэнд нь бидний ууж байгаа унтны усанд байгаа элементүүдийн хэмжээ. За тэгээ жишээд явж байгаа ганцхан жишээ авъя. Хамгийн доор ямар элемент вэ? Зиг цайр байна. Цайрт минерал. Хүүхдүүд энэ элементийг мэдж байна уу энэ элемент? Цайр. Цайр элемент үү? Тэгээ цайрын ард талд хэд гэсэн тоо байна? 0 500-ыг тэгвэ шүү. Хэд байна? 5 байна тий? 5 0 байна. За манай одоо сувгийн усанд нөгөөдөг чи хэдтэй байна? 0,1334 байна. Ааха. Тэгэхээр тэг 1334 5-2-ын аль нь их вэ? Мэдээж 5 ихэд. Тэгэхээр бидний унтны усны дотор ганцхан жишээ шүү. Унтны усанд цайр гэдэг элемент 1 литрт 5 мг байх ёстой гэдээ унтны усанд заасан байна. Көтер. Та ийм сонсч байсан уу? Гүй. Одоо анх удаа танаас бүр гайхаа сонсоод бүр бишрээд шүтээд тэгжээтэл бидний ууж байгаа сувгийн усанд тэг 1334 буюу 1000-ны наривчлалт орсон байна. За. Байхгүй тааш ижлэх шиг. Оо зүйтэй баг байхгүй дэж. Ер нь байгалийн усыг бодоод үзэхэд байгалаас авч байгаа. Гэхдээ энэ ус бол газрын хөрснөөс усандаа. Уснаас одоо хүн амьтанд ирж байгаа тийм ургуул амьтанд ирж байгаа. Тэгэхээр байгалийн хөрсөнд байгаа ус тэжээлийн бодис усан дуусан бодис учраас тодорхой хэмжээгээр он жил өнгөрөх тутам бас өөрчлөгдөн тийм ээ. Энэ өөрчлөлтийн хэрээр тэрийг нөхөхийн тулд яг тэрийг нөхөх хэмжээний бис эрсжүүлсэн ус уух шаардлагатай болно. Энээс болоод хүндрэлтэнд олон янзын одоо бүтээгдэхүүн усны чанарыг сайжруулсан усны одоо хортой байцуудыг шүүлсэн ч гэдэг юм уу те ийм усыг хэрэгжилж ин л та. Гэхдээ энэ болгон бол бидний одоо бүх хэрэгцээ бүх ус хаагаж яах нь бас хараахан чадахгүй шүү дээ. Тийм учраас энийг одоо ямар одоо компани гаргасан бүтээгдэхүүн энийг хангаж чадах вэ гэдэг асуудал бас биднэрт хэрэгтэй байна. Алийг сонгож хэрэглэх вэ гэдэг асуудал хэрэгтэй байна л да. Одоо штэ манайхаа үзэгчдээсээ одоо азтан шалгаруулъя бас уралдаа явуулъя дунд нь тий. За. Тэгэхээр манай залуучуудаас хэрэглээний талаар уу? Тий. За эхлээд нэг хөгжилтэй нэг тоглоом шиг юм явуулаад гэдэггүй. За манай залуучуудаа зөрөгтэй 6 залуу үрж байна. 6 штэ 1 2 3 4 5 шууд гараад ирсэн. Шууд гараад ирсэн. Та нар бол ус гэдэг зүйлийг сая одоо мэдэж авсан тийм үү? Та бүгд өөрсдийгөө мэддэг далаа тэнгис гол мөрөн орсон тийм дуунуудаасаа нэг мөрийг дуулаад 3 тоолгод дараагийн хүндээ шилжүүлээд тэр хүн хасагдаад ингээд явна гэсэн. Устай холбоотой юу? Тий, устай холбоотой. За мэдэж гинөө За тий. мэдж байгаа нь гараа өргөрөө. Би дуулах уу? Би одоо шууд Чингэд нэг жишээ өгөөд нэг. Зохон гол гэд. Хөтлөгч чемпионсын тэмцээнд оролцох боломжтой. Үлгээр домгийн мөнхийн усыг хүрсэн. Дараагийнх нь 1 2 яасан бэ? Адасыг гэж юм уу? 3 байхгүй гинэ. За дараагийнх. За 3 байна уу? 1 Бөмбөрний яваад. 3 яа байхгүй байна. Бөмбөрний яваад байна. Бөмбөрний яваад байна. за ватара. Ус мөрөн тэнгис далаа гол горих булаг шаанд аршаан. Ус бороо залуучуудын гоё дуу Аршаан. байгаа да. 1 2 3 байхгүй байна. За дараагийн. Ганц охиндоо микрофоноос хүчээр өгч. Бара орсон За маа одоо би нэг бодоод яг чи би өгч За. тий. За.
Цасны тухай ус яаж болно гэсэн чинь те. Өвлийн шүннөр чи юм. Яа. Арай буруу юу? Та болоо ингэж цэгэлчээ. Яагаад манай хүүхдүүд сүүлийн үед усны тухай дуулж мэдэхгүй байна. Манай залуучууд усны талаар тийм дуу бас жоохон тааруухан мэдлэгтэй байгаа. Залуучууд хүүхдүүдээс илүү насанд хүрсэн бид нэр хүртэл усны талаар ойлголт ямар одоо бага байдгийм бэ гэдгийг одоо сая манай доктор, профессорууд, захирлууд маань бүгд ярьлаа тийм үү? Би ч их өрөвдмөр амьдэрдэг юм байна дөө. За. За одоо аха явуулаа төхөө. Хүний биед уушиг гэдэг эргэтэн байгаа. Уушигны хэдэн үн ус вэ? 1 Адасаа 3. За биш. За дараагийн. За уушигны хэдэн үн ус вэ? За баг байна. За дараагийнх нь боломж олоо. За дараагийнх нь 65. За баг байна. За Уушигны хэдэн үн ус вэ? Баг байна. Бүгдээрээ баг байгаа даа. 70. Баг байна. За дараагийнх нь 90. Их байна. За. одоо таалаа. 80. За 83% нь ус байдгийг. Ваа, Тэгэхээр их за. төхүүлсөө одоо дүүдээ өгч За тийм цаашаа. ээ. Усны химийн томьёо юу лээ? H2. H2. За баярлалаа. Тэшээ зогсож байгаараа. Усны молекул масс хэдүүлээ? 18. 18 зөв байна. Вау, ямар мундаг юм бэ? Ус ямар өнгөтэй вэ? Өнгөгүй шүү. Өнгөгүй юу? За зөв. За мундаг юм бэ? За. Голын ус цэнхэр харагддаг. Алсаас гол харахад цэнхэр харагддаг тий? Өдөр. Тэр ямар ч юм. Усны нөгөө талд байгаа тал дээр нь одоо ойгоод гарч ирэхдээ бас нэг ойгоод ойготой ахиж нэг ойгоод тэгээ гарч ирдэг. Тэгж яах хэлбэртэй л байдаг юм байна шүү дээ. тэгж яхад одоо усан дээр цэнхрээс бусад бас нэг өнгүүд нь бас нэг жоохон ч гэсэн хэсгээр одоо тэндээ шингээдэг. Тэнгүүт одоо цэнхэр Юу яриа. Өгөн зүү яриад байна. Би одоо бараг Өгөн зүү яриад би баг хурд хэлжтэй шүү дээ. тэгэхээр юу ер нь ямар ч юм яг байгаа өнгнөөс бусад бүх өнгөний шингээдэг. За, уул нь их дэлгэрэнгүй өгөөд нэлээд төхүүллээ. За тэгтээ биш вэ тий. Гэхдээ яг цэнхэр харагдаг нь юу юм болоо л гэж. За дараагийнх нь. За дараагийн. Усан дотор ингээд гэрлүүд нойж байгаа тэгээд доор нь чулуу тэгээд байгалийн ямар нэг юм тэгээд тэрнээс нь гэрлэнэ оогоод тэгээд цэнхэр өнгөтэй харагддаг ах гэж бодож байна. За айгүй ихтэй яриасаа. За, уг нь ихтэй байна. За дараагийн. За. За асуултаа өөрчлөе. Асуултаа өөрчлөе. Байгаль дээр шүү. Хамгийн цэвэр ус юу вэ? Газрын доор гадаргад За, Газрын доор биш байна. Арай За сууж байгаараа. гүний ус. арай биш байна. Усыг сэлбэн нөхдөг юм зөндөө байгаа шүү дээ. Байгаль дээр. Тийм. Энэ биш ээ. Эрдэссэн ус гаргаж байна. Болгоо ус. Болгоё ус. За. Арай биш. Аршаа. Аршаан биш ээ. Тэгэхээр Хөвсгөл талаа ус. яагаад гэхээр хөрсөнд байгаа ус юм уу? Гүний ус бол дандаа нөгөө хөрсөн чинь эрдэс байсаа зөндөө байгаа тий. Усан дуусчдаг. Тэгэхээр цэвэр байж чадахгүй. Яагаад вэ? Хурын ус? Бороо засны ус? биш Тэгээд дээ. болчихсон. Багшаа яагаад цэнхэр харагддаг талаар хүүхдүүд та тайлбарлаж өгвөл. Цэнхэр хардыг олсон уу? За цэнгэр Олсон, олсон хөхтэй байна уу? Нааша гараад ирэх юм да. Яагаад цэнгэр харагддаг вэ? Нөгөө нь одоо ингээд физик талбартаа л үчлээ. Зүгээр. За болно шүү дээ. Хийж Энэ хэлдэ. болохоор ингээд нөгөө нэг нарнаас ингээд тэр яг тэр харагдж байгаа өнгөө ингээд ойлгоод бусд өнгөний өөртөө шингээгээ тэгээд харагдуулж байгаа юм болоо даа. Аа. Яг нь аливаа юм харагдаж байгаа чинь бол өнгөд чинь тэр биетээр ойгоод эрийг ойсон гэрэл хүний нүдэнд ус тараал Цэнхэр. шингээлтээс болоод янз бүрийн өнгө харагдаж байгаа. Ус бол тэр мөнгийг шингээд юм байна тий. Зөв. Ваа баяргий. За манай охин За чи чадлаа шүү дээ. хоёр асуултанд зөв хариулсан тий. Хоёр асуулт тий. зөв хариулсан. Би шинэ эхлэл сургуулийн 7 ангийн номон дээрээ гэдэг хүүхдэн аа. Дүүдээ сурлагын өндөр амжилтыг хүсээд Монголын Эрдэс тус технологи хөгжлийн компаниас энэ одоо усыг цайраар баяжуулдаг, энержүүлдэг одоо ийм сайхан аягыг бэлгэлье. За энэ аягыг миний дөв за бүтэн жил хэрэглэж шүү. Би ч зааж өгч जैन тийм ээ. Тэгэхээр энэ гол юм байгаа. Энэ таган дээр байгаа. Энэ ингээ иргэдэд ингээ салдаг. Тэгэхээр жилийн дараа энийг солиод тэгээд насан туршдаа миний дөв одоо 90 100 хүртэл энэ усыг уушрууд мэдээ заяа. Энд усаа хийгээд. За Яаж усаа яана гинэ одоо? Ямарваа нэгэн усаа хийгээд За. энэ дотор хийгээд сэгсэрхэд л одоо ус маань цайржаа шүлтлэг болоод үл элсдэг антиоксидант шин чанартай болоод ерөөсөө нөгөө эхийн эвлэлх ус гэдэг байгаа иймэрхүү л ус болгоод
өгж байгаа юм. За ингээ ханаа том уу яваанда харшил маршил иймээ тиймээ өвчнөхгүй болох болно гэдэгт нь бол одоо гүнээ итгэж байна. Тий. Ваа ямар гоё юм бэ. Миний дөрс энэ аягийнхаа усыг угаад өөрийнхөө эрүүл мэндээр жишээ болж яваарай. За. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дахь туршилтаа сонирхъя. За тэгээ. Одоо бас их сонирхолтой. За энэ дуршилт манай энэ үзүүлж байгаа дуршилтууд бол шинжлэх ухааны хангах ухааны үндэстэй юм дуршилтууд байгаа. За энэ цагаан будаа бол одоо цардуултаа учраас тийм ээ ингээ хийж байгаа ихэд амьд бие организм органик биетийг төлөөлүүлж хийж байгаа юм шүү. Өөрсдийн бие эрхтэн систем тийм ээ элэг бөөр одоо арьс үс гэдэг ингээ бодож байна. Энэ хүчтэй хүчил буюу йодын уусамлыг ингээ хийж байна тийм ээ. Йодын уусмал хийснээр энэ чинь эсэлтлийн процесс нэлээд өндөр явагдаж одоо будаатай уралд ороод хар хөх өнгөтэй буюу тийм ээ эсэлтлийн процесс ингээд явагдаж байна гэсэн үг. Будаа нь хар болчих юм уу? Тийм ээ урал явагдаж шүү дээ. Тий, будаа модаа харуулж байна тийм ээ. За ингээд үүн дээр оосрон брэндийн усаар ингээд эрдэсчүүлээд хийчих тийм ээ нэгэн дээр нь. Нөгөө антиоксидант шин чанар, үйл эсдэг шин чанартай энэ болгож гэнэ үү гэдгийг үзье. Яг ийм баталгааг үзүүлж байгаа байгууллага ирэхэд ховор байна. За нэгэн дээр нь зүгээр энийг энгийн дээр нь хийчихье. Энгийнээр хийчихье. За бас өөр уснаас одоо жишээ аваад хийчихье. Тийм тэгэхгүй бол зөвхөн одоо хүмүүс бас хардсан шүү дээ. Энэ ус нэрээ өөр ус юм шүү дээ гэдэг. За ингээ хутгаад үзэхээр одоо эсэлтлийн процесс, хордлогын процесс тийм ээ. Нөөх мэн. Хөгжилтийн процесс эдгээр энэ ч байна. Оо. Дуршилтыг ажиллалаа л да. Тэгэхээр энэ дээр тэр брендийн хийсэн одоо эдсчүүлэгч хийсэн ус бол өнгө нарилчлаа л да тий. Ер нь бол цардуул дээр йод хийх юм бол хар хөхөнгө өгдөг тийм ээ. Бид нар мэдэн шүү дээ. Жишээлбэл төмсийг юм уу одоо будаан дээр юм уу хийхдээ зөв тэнд юу байна гэдгийг хэлж өгөхтэй цардуул байгаа байхгүй юу. Тэгэд йод хийхээр зэрэг яах нь нөгөө хар хөхөнгө нөхчиж байна. Гэтэл одоо энэ эрдэсэлсэн усаа хийхээр зэрэг өнгө нарилж байна л да. Тэрний юу гэхээр зэрэг йод дан йод цэвэр йод байсныг өөрчлөөд йод болгож байгаа байхгүй юу. Өөрөөр цэнэгтэй йод болгож байгаа байхгүй юу. Цэнэггүй байсан йодыг. Тэгэхээр зэрэг цэнэггүй йод нь бол бие махбодод хоргүй, бие махбод даваалгаддаг шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ дуршилтыг тэр чанарыг л энэ дуршилт харуулж байна л да. Жишээлбэл йод одоо дангаараа ингээд хүний биед хоол хичээлээр орчих юм бол асар их хортой. EDC-г одоо эсэлдүүлээд EDC бүтцийг өөрчлөөд ингээд болгочдаг ийм хор байхгүй. Яон болгочихсон үед бол хордол байхгүй. Тэгэхээр хордлтыг яах нь йодын холц байх юм бол тэрийг одоо хэвийн болгоод хоргоо болгож байна л гэсэн. Тэгээд яагаад манайх нөгөө йоджуулсан давс идэхээр илүү эрүүл болдог нөгөө йодын дутагдлалд орохгүй энэ төргээд тэгвэл өөр йоджуулсан давс гэдэг чинь бол йодч одоо ингээд яхад нэг бараан өнгөтэй л дээ. Тэгэхээр йоджуулсан давс нь цагаан л байдаг үстэй. Тэгэхээр тэр дан йод байхгүй. Йод 2 гэсэн томьёотой байхгүй. Тэр нь юу гэхээр зэрэг йодын ямар нэг нэгдэл байгаа. Кали йодат гэдэг кали йод O3 гэсэн тэр нэгдлийг хийсвэл тэр нь өөрөө цагаан өнгөтэй байхгүй. Тэгэхээр йод. Түүнээс бид нар чинь йоджуулсан давс идэж байгаа үгүй мэдэхгүй шүү дээ. Хаяг нь йоджуулсан давс гэж байж идэг тий. Энд одоо туршсан 3 туршилтанд бол ус юу н ямар шин чанартай байдаг юм бэ те ямар эрдэс байд цусан дотор байх ёстой юм бэ за ямар нь одоо байхсгүй юм бэ гэдгийг бол ялгаж харуулж өгөх шүү дээ те хэрэглэх ёстой юм бэ гэх тийм ээ. За энэ мэдчлэн бол манай компанийн одоо энэ чанартай ус бол олон төрлийн туршилтыг үзүүлдэг. Одоо холоор ням бактерийг устгах тийм ээ. За ингээ хамгийн чухал нь одоо манай компани бол энэ аль бие усны лабораторийн дүнэлтүүдээр баталгаажсан байдаг юм манайх. За энэ бол SGS гэдэг олон улсын лаборатори Монголд ороод ирсэн байгаа. Энэ байгууллагаар одоо усны чанар ашиг дэрс минералуудыг одоо нэмэгдүүлсэн, сайжруулсан байна гэдэг ингээ гарцсан байж байгаа. Усуугаа удирдах газарт бид нар одоо бас сургалт өгж хамтарч ажиллаж байлаа. Энэ дээрээс бол одоо бас нөгөө усны чанарын стандарт нь сайжирсан байна гэдээ гарсан байгаа. Хамгийн том лабораторид энэ ус суугт байдаг. Энэ ус сууг дээр ингээ таа хүн ингээ хөдлөж харж байгаа бох тийм ээ. Тийм байна. Ингээ үзэхэд энэ цайр зинк гэдэг эрдэс минералыг 36 байсныг 66 90 болгоод ингээ ашиг дэрс минералууд ингээ нэмчихсэн. Ус шүүгчнэр бол энэ эрдэс минералыг багасгаал байна. Багасгасмаа танд шууд хор болно л гэж шууд ойлгож болно. Одоо мэрэгжлийн хяналтаас бол одоо бас дүгнээд, ёонжуулаад, эрдэсчүүлээд, цайржуулаад ийм болгосон байна гэдэг 3 байгууллага аль биесны
лабораториор. Энэ зүгээс таны одоо үйлчлэгээ эрхэлж байгаа би зүгээр сонсоод байна л да. Улаанбаатар хотын хэмжээнд байгаад байна уу? Аль эсвэл одоо орон нутаг бид нар чинь зүгээр нэг Улаанбаатар хотынхаа төвдөө амьдардаг үндэстэн биш шүү дээ. Та бол одоо өөрөө яг энэ шинжлэх ухаанд хамтарч зүтгэж байгаа ийм хүний хувьд өнөөдөр энэ усыг одоо бид хэрэглэснээр Монгол хүний одоо хэдэн хувь нь яг тогтмол хэрэглүүл эрүүл одоо байх тийм боломж бүрдэх юм бэ гэдэг талаас тань илүү нэг тийм шинжлэх ухааны үүдэлтэй талаас нь. Тий. Энийг би болохоор гол одоо ойлгоосгээд байгаа юм нь бид нэр зүгээр нэг ус цэвэршүүлэгч өөр одоо тийм юм рекламж байгаа юм биш. Энэ бол ерөөсөө Монгол улсын унтны усны стандартад тохирохуйц хэмжээгээр усыг эрдэсжүүлээд цайрын ионоор баяжуулаад унтны усандаа яг тохирохуйцаар 7.5-тай шүлтлэг ус гаргаж өгч байгаа. Энэ үгийг л тогтоогоод авчих хэрэгтэй. Хүчил төрөгчгүй. Хүчлэг орчинд өвчин үүсдэг. Өвчин үүсгэгч үрждэг. Тэгэхээр бид нарт яаж нэгэр зэрэг манай энэ эрдэсжүүлэгч бас усыг хүчил төрөгчөөр баяжуулж өгдөг. Тэгэхээр хүчлэг олчлоо гэдэг орчныг ба штэ энгийнээр ойлгоё. Энгийнээр ойлгох юм бол би анхан шатны буюу хүндөвтөр шатны хордлогонд ороод байна гэсэн үг. Хүмүүс хордлогонд орлоо гэхээр ганцхан архин шаардлагатыг хордлого гэдэг байхгүй юу? Үгүй хүнд хоол идсэн байхад хүртэл хүний бие маш их хэмжээгээр хорцсон байдаг. Өглөө нь дотор муугарах хүмүүс ходоодонд хоол тэр чигээрээ хончжээ гэж босч ирдэг. Дотор муугаарлаа гэж босч ирдэг. Тэгэнгүүтэл эмэгтэйчүүд бол ялангуяа толгой хөвдөж яах гингүүтэл толгойн юм уучдаг. Гэтэл би яасан байх нь маш их хүчлэг болцсон байх нь. Тэгэхээр хүчлэг болцсон орчныг ахаад химийн элемент буюу им уучхаар ахаад улам ямар болох юм? Улам хүчлэг болно. Улам хүчлэг болно. Тэрний оронд шүлтлэг ус уугаад авах юм бол биеийн хүчлэг орчин саармагжаад хордлого гадагшлаад яг нь би эрүүлжиж эхэлдэг. Тэгэхээр миний бүр би маш их ингээд миний эргэн тойронд байна. Тийм манай гэр чих хавдар судлалын эмнэлэгтээ ойрхон тохиолдол ингээд ороход бүхэл эмнэлэгт ингээд ойчор байна. Улсын хувийнх ингээд би тэрэнд маш их харамсдаг. Миний эргэн тойронд ч бас өвчтөй хүмүүс байна. Би ганцхан тэднэрт юу гэж хэлэх вэхээр зэрэг яг унтны усны стандартад тохирсон элементүүдтэй эрдэсжүүлсэн шүлтлэг унтны усаа л уу гэж хэлнэ. За тэгэхээр цусны хэдэн хувийг ус эзэлдэг гэлээ өгдөө те? 90%. Монгол үг их гайхалтай штэ. Цус гэдэг үгний урдлын цэ үсгийг авчгаар юу гэдэг үг болж байна? Ус. Тэгэхээр бид нар шүлтлэг эхийн хөвлөд байх хэмжээний эхийн хөвлийн ус шиг шин чанартай усыг ууж байвал бид нар эрүүл байх нь. А тэрний оронд нөгөө кофе, кола, спрайт, арих, пив ингээд уугаад авах юм бол бидний судсаар юу гөхнө? Нөгөө өвчин үүсгэх хүчлэг орчин чи бий болоод гүйгээд идэг байхгүй юу? Уушигны 83% нь ус. Одоо тамиг татж जैन. Энгийн гадаа манай Улаанбаатар хотын агаарын бохирдолт ямар байгаа вүлээ. Тэгэхэд бид нар байна штэ. Уушиг өвчлөө, уушигны хорт хавдар боллоо гэж эмнэлэг твтээд байгаа. Гэтэл уушигны маань 83% нь ус шүү гэж ойлгодог лөө. Тэгэхээр эрүүл байх суурнууд нөгөө уушиг чи өвчлөөд хатаад бохирдоод өвчлөөд нь штэ. Тэгэхээр хатсан цэцгийг хүртэл тасалгааны цэцгийг 2-3 хоног орхичоод явахад хатцсан байж идэг. Усын нөгчгөөр сэрэгчдэг. Тэгэхээр бид нар эрэгтэй системүүд одоо тарих толгой ясны хүрд 31%-ыг нь ус эзэлж яадаг. Тэгэхээр бид бүгд үндсэндээ эрэгтэй системээ хатаагаад хүчлэг болгоод өвчин үүсэх нөхцөлийг нь яг нь өөрсдөө бүрдүүлээд өгчдгөө. Хүний тарихны хэдэн хувийг ус эзэлдэг гэж байна? Энэ дээр байна. 75%. Дээр үед одоо хөгшчүүл толгой өвдлөө гэхээр юу гэдэг вэ лээ? Андлагын дэмдэр бол. Үгүй. Дээр үед бол сайхан цайгаа чанаад хөгшүүл тэгдэг байсан биз дээ. Сайхан цайгаа чанаад уучи гэдэг байсан. Одоо бол яадаг вэ? Толгой өвдөнгүүтээ али чапи али байглаа андлагын байнууд дэмдрал байна. Яг өгшнө өглөө шүү гээд. Тэгтэл нөгөө тарих маань яадаг байх нь? Усны дутагдалд ороод ирэнгүүтээ хүний гол компьютер чи юу юм бэ? Тарих. Та нар хамгийн түрүү хүүхдээ өвдөхөр хаана гар тавьдаг вэ? Толгой дээр л гар тавьдаг. Тэгэхээр бид бүхэн усны дутагдалд ороход хамгийн түрүү толгой эргэж толгой өвдөж
биендээ мэдрэгдчихдэг. Мэдээлж яах. Мэдээлж яадаг. Хүн 30 минутанд 1 стакан усыг энэ үйл явцдаа зарцуулждаг. Ядрангуудаа би усаа зогсоолж, ус дулаанаа зогсоолохын тулд хөлс гэдэг юмар ахиад шингэнэ гадагшлуулчихдаг. Одоо энэ амьсгалаар яриагаар яаж усаа алддаггүй гэдэг жишээг бол бид мэднэ штэ. Гадаа нөгөө даарангуудаа ороолтоо ингээд өвөл ороочхоор ороолт яатсан байдаг үлээ. Сандцсан байдаг. Дээшээ ингээд бас сормос сандцсан байдаг. Тэр чинь амьсгалаараа асар хэмжээний усыг бид нар алдчихдаг. Тэгэхэд хараа тэр булчингийн 79% нь ус. Өнөөдөр бид нар булчин заавал гимнастик хийснээрээ усаа алддагюм биш. Одоо ингэж зогсоход булчин бит хийдэг яг энэ дөрвөн мөчний чи ингэж байлгахын тулд энэ гарыг энд байлгахын тулд энэ тохиолдолд бүгдөө булчин ажиллаж байгаа. Бид нарыг яриулахын тулд энэ бас нүүрний булчин ажиллаж байгаа. Тэгэхээр булчин бол бас асар хэмжээний усаа алдаж идэг. Тэнгүүд бид нар булчин өвдөнгүүт булчин өвдөөд байна, шүрмэс татаад байна гэж түргэн дуудангуудаа булчин суллуулах тариа яадаг үлээ. Хийлгэж штэ. Гэтэл нөгөө хатаачдаг. Ахаал хатаачдаг. Тэгэхээр зэрэг булчингийн хэдэн хувийг ус эзэлдэг байна уу? 79% ус эзэлдэг байна. Номер 1-т манайхаа одоо 3 сая гаруй хүн амтай гэж бодъё л доо. Тэгэхэд дэлхийд илгэний хавдраараа нэгт орж байна. Номер 1. Илгэний хэдэн хувийг ус эзэлдэг гэж байна? 79%. Тэгэхэд манайх одоо илгэний имээ уучаад имээ уцаа араас нь одоо мөч шингийн юм ухуулаагүй гэж суугаад байгаа байхгүй юу? Тэнгүүд нөгөө илгийч улам хүчлэлэг болоо химийн бодис нь түлээд л байгаа гэдэг. За тэгэнгүүт бөөрийн дутагдалд ороод дэлхийд 2 дугаарт ороо явчихна. Бөөрийн дутагдалд орсон хүнд ямар эмчилгээ хийдэг лээ? Маш сайн. Диализийн аппаратанд ороод цусын шүүдэг. Яагаад гаргаад ирдэг юм шүү. Бөөр бол өшөө шүүр шанах шиг эрэхтэй. Нөгөө цусыг чинь шүүгээд хэрэгтэйг нь бийд өгөөд хэрэггүйг нь шээс болгоод ялгаруулдаг байхгүй юу? Тэгтэл нөгөө бидний хүчлэлэг цусыг шүүгээд ахаар бөөр яадаг бахна уу? Түлэгдээд ажиллах чадваргүй болчоор бөөр ажиллах чадваргүй болчоор диализийн аппарат гэдэг юмд хийж усын цэвэршүүлж, цусын цэвэршүүлж бийд өгдөг байх нь шүү дээ. Тэгэхээр бөөр тийм чухал хэрэгтэй. Баярлалаа. Эрхэм үзэгчдээ. Хүчирхэг Монголын төлөө, хүн бүхний эрүүл мэндийн төлөө эрдэлжүүлсэн усаа ууж их Монгол орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа үргэлж гэрэл гээгээтэй өнгөлөг өөдрөг байцгаая. Баярлалаа үзэгчдээ. Монголын нэг өдөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Монголын нэг өдөр нэвтрүүлэг Монгол хүний ур чадвар авьяас бэлгийг таниулан дэмжиж, Монгол тэмүүлэл, Монгол бахархлыг гадраад баярлалаа. Баярлалаа. Тэнгэрди тоогдож явсан дэлхийн амгаланг тогтоож явсан хөхөн бүрцгэн уйраж явсан хүмүүн төрлөختнийг хохиноож явсан тэнгэрдэг дэцбэлэг мэдэгөө эндээс чиглэлтэн Монголын тос чиглэл